Нийслэл хотод маань 376 мянган хүрэх амь суудаг, үүнээс дөнгөж 157 мянган л болгосон жорилонтой орон сууц нь үлдсэн 200 гаруй мянган гэр хороололд аж төрж байгаа. Үүн дээр уулын хідэн амд үүрсэн зусал нь нэмэгдэнэ. Одоогоор манай нийслэлд 200 гаруй мянган нөхөн жорилон байна. Энэ л олон нөхөн жорилонд хэдэн 10 жилээр архивлагдсан ялгадсанаас болж Улаанбаатар хотын хөрсний бохирдол дээд зэгтээ тулжээ. Харин хүний ялгадас газрын хөрсөнд нэг дор их хэмжээгээр хуримтлагдах нь өвчин үүсгэгч нянгуудын үржиж амьдрах таатай орчин болдог байна. Бохирцоо хөрсөнд олон төрлийн бичил биетэн агуулгадж халдварт өвчний нэм бактерийг дамжуулагч орчин буюу өвчин тарах нөхцөлийг бүрдүүлдэг. Хөрс бохирдсноос ундны ус хүрээлэн буй орчин бохирдож, үүнээс үүдэлтэй хүн амын дунд халдварт өвчин гарах, хүүхдийн өвчлөл эндэгдлийн түвшин нэмэгддэг байна. Хөрс бохирдсноор чандман эрдэнэ болсон ус мөн бохирддог байна. Таны эргэн тойрны 50 м газарт 7-8 ширхэг нөхөн жорлон, мөн адил талбайд 8-10 ширхэг хуучин жорлонгийн дарсан нүх байгаа гэвэл та идэхгүй. Монгол улсын нийт хүн амын 27.3% нь л сайжруулсан ариун цэврийн байгууламжтай. Харин үлдсэн 72.7% нь сайжруулсан ариун цэврийн байгууламжаар ачигдж байна. Бие засах газар нь хаанч, хинтч цэвэрхэн, аюулгүй, хүртээмжтэй байх ёстой. Харин та цэвэр орчинд эрүүл саруул амьдрахыг хүсэж байна уу? Эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн бие засах газар бохиросны нүхийг барьж зөв ашиглаж сурах нь байгаль орчин, ахуйн орчин бохирдохоос хүн амын дунд суулгалт халдвар, халдварт шар, шимэгч урхан халдварууд тархахаас сэргийлэх ач холбогдолтой. Эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газрыг дараах шаардлагын дагуу барьж байгуулна. Бие засах газрыг бус түгээх цэг хүний худгаас 25 м, усны их үүсвэр голын эргээс 200 м-ийн зайтай газарт гэр амны сууцнаас 8 м зайд салхины дор барина. Бие засах газрын нүхний гүн нь 3.5 м урт, өргөн нь 1.8 м-с багагүй байх ба өрс бохирдох нурхаас хамгаалж бетон, тоосго, чулуу зэрэг тусгаарлагч материалаар доторлоно. Бүхээгний хаана дээврийг зай завсаргүй доторлож хан таацыг нь будаж хойдно. Бүхээгний хаалга нарны гэрлийн тусгалын эсрэг тал руу харсан байна. Хаалганы дээр бүхээгэнд 40-г харьцах нь 20 см хэмжээтэй гигэвч гаргаж шил эсвэл тор хийн. Бүхээгний хаалга гадна дотор талдаа түгжээтэй байхаас гадна гэрэлтүүлэгтэй байна. Бүхээгний ард талд анхааржуулагч яндаг хийх ба янд нь дээд үзүүртэй тортой байна. Жорлонгийн суудлын нүхний урт 38 см, өргөн нь 25 см, арханнаас эрмэг хүртэлх зай 18 см, харин хүүхдийн бие засах газрын суудлын урт 28 см, өргөн нь 18 см хэмжээтэй байна. Бороо цасны ус жорлон руу урсан орохоос сэргийлж, жорлонгийн нүхний амсаар эрмэгийг газраас өндөр хийх ба жорлонгийн эргэн тойронд 50 см зайд цементэн зуурмаг, чулуу, тоосгон хайргаар хаяавчийг 10 см зузаантай налуу хийн. Жорлонгийн дотор талыг өдөр бүр усаар угааж цэвэрлэж байнга арчлана. Суудлын нүхний орчмыг цэвэрлэх тусгай шүүртэй байна. Жорлон бохир усны нүхэнд элдэв хог хаягдал, цаас, хоолны үлдэгдэл хийхгүй, жорлонд хэрэгэлсэн цаас бусад зүйлийг тагтай савнд хийж цуглуулan хог хаягдалтай хамт зайлуулж цэвэршүүлнэ. Ялааны торыг сард нэг удаа шалгах ба ургацсан бол сольж байх. Агааржуулагчийн яндангаар ус хийж аалзны тор ялааг арилгаж байх. Нүхэн жорлонг дулааны улиралд сард нэг удаа, хүүтний улиралд бол нэг удаа ариутгал халдвар гүйжүүлэлт хийх хэрэгтэй.